Ажлын туршлага, амжилтын түүх, урам зориг үзэгчтэйгээ хуваалцахыг зорддог манай нэвтрүүлгийн энэ дугаарт нэгэн сонирхолтой зочин өргөдөн ирсэн байна. Та бүхний сайн танил Эрдэнийн гант тулга буюу Ануш маань манай нэвтрүүлгийн зочноор хүрэлцэн ирээд байна. Сайн байна уу Ануш? За сайн байцгаана уу. Телевиз үзсэн суугаа та бүхэнд сайхан өдрийн мэндийг хүргэе. Өөрөө одоо хүний оюун ухааныг сэтгэлгээг ухаж үзэгчдэд хүрэхийг зорддог хүнийг бас өөрийг нь одоо уурхай мэт ашиглахаар нэвтрүүлгийнхаа хойморт өрн оролцуулж байгаад их баярлж байна. Гант тулгатай болон үзэгчдэдтэй бас зочин хөтлөгчөд танилцуулъя гэж бодож байна. Манай нэвтрүүлгийн онцлог бол нэвтрүүлгийн зочин маань дараагийн нэвтрүүлэгт зочин хөтлөгчөөр оролцдог ийм уламжлалтай. Тэгээд түрүүчийн дугаарын зочноор оролцсон Эрмүү мультимедиа агентлагийн захирал хатагтай Дэлгэр Жаргал энэ дугаарын зочин хөтлөгчөөр оролцож байгаамаа. Хэдийгээр би болон манай үзэгчид Ануш буюу гант тулгыг маань зургатаар телевизороор маш олон харж энэ үнийг ямар хүн бэ гэдгийг мэддэг боловч бас өөрийгөө аль биесээр үзэгчдэд маань танилцуулахгүй юу. Намайг Эрдэнийн гант тулга гэдэг Улаанбаатар хотод төрсөн. За ер нь бол одоо тухайн цаг социализмын одоо нийгэмд төрж хүмүүжиж өссөн юм хүн байгаа. Өнгөрсөн нийгэмд. Тэгээд яг л тэр үеийн хүүхдүүд яаж хүмүүжих ёстой байдг түүн лугаа адил ясэл цэцэрлэг 10 жилийн сургуульд ерөнхий боловсролыг эзэмшиж түүний дараагаар одоо би 10 жилийн 51 дугаар дунд сургуулийг төгссөн Төмөр замын. Түүний дараагаар соёл урлагийн их сургуулийн кино драмын ангид шалгалт өгч жүжигчний мэргэжлэр Харын таврангийн шагдар гэж ярьдаг тийм ээ. Лаас уран багшийнхаа удирдлагын дор одоо жүжигчний мэргэжлийг эзэмшихэр одоо ханцуу шамлан орсон. Тэгэхээр тухайн цаг үед соёл урлагийн их сургуульд олон сайхан зүйлийг сурч мэдэж хүмүүжиж боловсрч тийм ээ. Тэгээ харамсалтай нь бол төгсөөгүй. Яг бас тодорхой хүнд шалтгааны улмаас дараагийн сургуульдаа одоо шилжин суралцаж өдрөөр нь соёл урлагийн сургуульд өдөөс хойш одоо Монгол бизнес дэд сургуульд суралцах болсон. За тэгээ түүний дараагаар телевизийн салбарт тодорхой жилээр 27 дугаар сургууль телевизэд мэргэжил хагас ажилласан. Тэгээд үндэсний телевизийн захирал наран гэрэл захирлын одоо захирлын өдөр яриад нэг шалгалт өгөх гэдэг үндэсний телевизээр очиж нэг шалгалт өгсөн. Тэгсэн тэр шалгалт маань их амжилттай дүнг надад авчирч энтхэг улсад олон улсын сэтгүүлчээр сурахын хөрөлгөгийг авч тэгээд Нью Дели одоо IMC Indian Institute of Mass Communication гэж энтхэгийн сургуульд олон улсын сургуульд олон улсын сэтгүүлчээр суралцаж 2004 онд төгсөж ирээд тэгээд түүнээс хойш телевизийн салбарт тэгэл тасралтгүй ажилласаар байна да. Тэгээ хамгийн анх ер нь урлагтай одоо яаж холбогдсон бэ? Миний мэтгэл Монгол чанав уу гэдэг л залуу гараад ирсэн байсан. Тэгээд эхлээд 25 дугаар телевизээр овоглогдож авчихсан тий. Тэгэхээр сая Алтан шухар наадамд манай Universe Best Songs наадам утгах эхлэж байгаа. Тэгээд Universe Best Songs наадам маань 4-р жилээ Алтан шухар эзэн болсон. Шилдэг нэвтрүүлэг гэдэг. Тэгэхээр яг энэ дээр бас би хэлж ирсэн. Миний өсөх нас үндэсний телевизийн фондод эдгээр нас маань 27 дугаар суух телевизийн түүхэнд энэ нас маань Улаанбаатар телевизийн хамт олонтойгоо үргэлжилж байгаа. Өтөл нас маань Чухмайл телевизийн аль салбарт яаж явах вэ би таашгүй гэж хэлсэн маань зарим хүмүүсээс сайн уу зарим хүмүүсээс нэлээд шүүмжлэл авсан. Ягаад гэвтэр чи хаашаа UBS-тэй байхгүй мó энэ гэл те манай UBS-ийн маань чи хаашаа өөртлөөс бас орох санаатай байгаа мó энэ гэл бас тиймэрхүү юм ярьжсэн. Ялгаач зүгээр миний яг л төлөвшөөд яг одоо хийж бүтээх чинь одоо идэр сайхан нас маань энэ хамт олонтой учраас ер нь бол тэгэл эдийн өөр салбарт ямар нэгэн байдлаар ажиллах хэдийг хилээч гисэн энэ телевизээс яг л энэ хамт олноос сэтгэл хэзэж урахгүй гэж боддог. Зүгээр яг урлагийн маань карьер гэх юм бол их багтаа 3 настай байхаас л эхэлсэн. Одоо яслаа дуусгаал дүүргчээд тийм ээ. Яслахын боловсролыг дүүргчээд цэцэрлэгт ганцам цэцэрлэгт орж 3 настай байхдаа Антошка гэдэг дог. Одоо ээж маань их дуулдаг байсан юм гээд. Их олон дуулна л да цэцэгчний хүслэнж гэдэг юм их олон дуулдаг. Биш нэг ээжигээ дуулахаар нь хажууд нэгээ сонсоо суучдаг тийм хүмүүс байсан. Тэгэл дуулахаар нь гэж сайжилсаар байгаад.
Антошка гэдэг дууг болохоор яг тэр 3 настайдаа нэг удаа дуулаад Арионы авраг болж ирсэн. Арионы одоо Октябрь Арион гэж хэлээд олон цэцэрлэгүүд хоорондоо өрсөлдөө тэр дундаас нь Антошка дуугаараа ган зам цэцэрлэгийн ган тулга гэдэг одоо төрүүллээгээд Арионоос хотын одоо 4 Арионы бүх одоо цэцэрлэгээс шалгарсан хүүхдүүд өрсөлдөөд түүний дараагаар улсад бас яг энэ бас Антошка бас нэг дуугаар нэг учиртай даа. Тэгэл бас тухайн үед ингээд төрүүлээд авраг болж исэн. Улсын авраг болж исэн. Тэгээд Антошка гэдэг нөгөө нэг цэцэрлэгийн өвчин бил яа нөгөө нэг Антошка дуулдаг нөгөө Антошка гэсэргээд Антошка Нандушка болоод тэгээд Андушка Нанушка болоод тэгээд одоо Ануш болчиход байгаа. Энэ нэрийг бас хүмүүс их гайхдаг. Яагаад ган тулга Ануш болчиход. Тэгэл ер нь багасаа л тэгж хэлсэн дээ. Тэгээд 10 жилд байхдаа ч гэсэн янз бүрийн одоо уралдаан тэмцээнүүд их оролцдог. Тэгсэн мөртлөө одоо би бас нэг сонин түүх яриа л да. 3 дугаар ангид байхдаа бид нар манай нэг хэдэн найзууд урлагийн үзлэгт бэлтсэн бид нар. Тэгээ дуу гэдэг тэр за ямар дуу дуулах уу гэж за ямар ч чадсан бэ. Монгол дуу дуулах тэр чинь бас нэг сонирн биш үү. Бүхэл ангийн хүүхдүүд тэр үед чинь нэг анги чинь 4 дугаар анги чинь 4 бүлэгтэй тий А Б В Г гэдэг 4 бүлэгтэй гэл анги чинь тэгэл 10 анги чинь 40 бүлэг хоорондоо баг өрсөлдөх хэмжээний юм болно. Тэгтэр ерөөсөө яах ёстой юм бэ? Гэж бүгд гадаад дуулах. За тэгэл. Тэр нэг тейпин дээр тий сүү кассетэн дээр ингээ бичсэн дуунууд чинь сонсож байгаа л Elton John Sacrifice гэдэг дуу болж байгаа. Тэгэл за энэ ч гоё дуу байна. Энэ дууг юу яа. Дуулъя бүгдээр. За тэгэл нөгөөх ингээд байн тавиал 5 зургуулаа сонсцсон гал гэж бичиж байгаа тийм. Энэ юу гэж юм гэдэг. Яг сонсголоор. Тийм яг сонсголоор Forest Co гэж нэг тийм Forest Co гэдэг ингээд бичээл тийм. Тэгэл ингээд бичээл нөгөөх ингээд бичээл тэрийгэ цээжлээл ингээд. Тэгэл тухайн үед урлагийн үзлэгтээ орж исэн. Нэгдүгээр харинд орж исэн. Тэг яг та зүгээр бас тэр чин одоо нэлийн дээр үе те 80-аад оны сүүл гэдэг чинь тэр үед чинь бас 10 жилийн ерөнхий боловсролын системд англи хэл яг манай сургуульд бол ялангуяа орж ирэх байсан. Тийм учраас бас манай сургуулийг төгссөн ах эгч нар маань хүртэл намайг ямар англиар дуулчих вэ гэл те. Тэг чи л одоо ингээд дуулахар чи бүр илэг хатааж байгаа юм чи те. Үзэгчтэй сонирн байх болов гэж дуулчихвал одоо намайг ямар хэлний мэдлэг амт бэ гэж бодчих юм байна. Ингээд зүгээр яг би одоо сандгийн. Тэр чин 2 дугаар тэр чи ямар ч англи үг байхгүй шүү дээ мэдээж тодорхой тийм зүгээр яг тэр үед бичиж ичүн сандастари акарифа чичсэн поо тэрэгтэй самбенчлабн бэрош бэйби бэйби гэж нэг англи үг юм туспасэглю энди хасакарифа гэл тэр чи нэг тэр үед нэг тийм бичээд тэгээ тэнцэн уралдаан дараа төрүүлж исэн тэгэл ер нь ингээл урлаг уран сайхан гэж явсараа гал 90 оны ихээр үндэсний телевизэд хүүхдийн нэвтрүүлгийн ерөнхий редакцид Алтан сэрэ гэж одоо найруулагч удирдлагандор одоо үндэсний олон нийтийн радио телевизийн дарга Наранбаатар манай одоо хүүхдийн нэвтрүүлгийн ерөнхий редакцийн редактораар ажиллаж байсан тухай үед тэгээ бид нар одоо бас нэг хамт олныг баг болж андууд гэдэг одоо цэнгэнд тань мэдгүй нэвтрүүлгийг бас бүгдээ хийж их олон дугаарыг үзэгчдэд хүргэж тэгжил ер нь бас телевизэд 10 жил байхдаа тэгэл одоо үндэсний телевизэд бас их олон жил 4 5 жил 4 жил ч бараг болцсон. Тэгэл ер нь ер нь телевизээс бас холдоогүй. Ингээл ажиллаад явжлаа. Энд эхлээд бол дуугаар эхэлжээ. Тэгээд Монгол телевизэд хүүхдийн редакцид яаж орсон? Үндэсний телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн редакцид болохоор би тэр үед хүүхдийн ордны кино драмын дугууланд суралцж ирсэн. Тэгээд яг тэр үед хүүхдийн нэвтрүүлгийн ерөнхий редакцаас нэвтрүүлгийн хөтлөгч авах хэрэгтэй байна гэдэг. Тэгээд намайг сонгоод нэг эмэгтэй хэрэгтэй гэдэг. Тэгээд тэр үед бас манай дугууланд нэг хөрхөн гоё ярьдаг шавлах охин байсан байна. Одоо X-Tuts production жүжигч Наран Солонго. Тэгээ Наран Солонго битэрийг сонгож битээр хөтлөж нэг тийм хүүхдийн нэвтрүүлгүүдийг бэлдэж хүргэдэг байсан. За жүжигчин хизэнээс кино тоглоод ирсэн. За миний мэдхээр Disney нүүдэл Жинжимагаар хамгийн анх жүжигчнийхаа карьераа эхэлсэн. Ер нь бол яг бүрийн хэмжээний уран сайхны кино гэх юм бол миний хамгийн анхны кино чинь Тэнгэрийн цааз гэдэг киногаа түүний дараагаар одоо Жинжима, Хэлчин заяа, Сэтгэлийн уяа. Тэгээ одоо Disney нүүдэл. Тэгээ одоо сүүлийн 3 жил ихэд Universe Best Songs наадмынхаа буйнд тий. Зүрхэнд гэрэлтэх хот Мама Мия тэгээ одоос дээрээс нь мартагч шүү намар гэдэг ингээм кинод. Одоо жүжигчин хүн бол бас их олон зүйлийг хийдэг шүү дээ тий. Их гайхалтай мэрэгжил гэж би боддог. Тэгээ одоо жүжиглэх хэрэгтэй. Эмч гэхэд бол мэдээж олон эмчнэр үзэж байгаа учраас тухайн эмч гэдэг тэр агуу мэрэгжлийг бид нөр өөрийнхөө ганц нэгэн үйлдэлээр одоо буруу зүрх
сэтгэлийг үзэгчдэд хүргэж болохгүй. Тийм учраас бид нар эмчийн мэргэжлийг маш сайн судлах хэрэгтэй байдаг. Багш гэхэд одоо багш хүний сэтгэл зүйг бид нар бас багш нарын судлах хэрэгтэй. Тэгэхээр ер нь жүжигчин гэдэг маань өөрөө тийм сэтгэл судлаач их тийм сэтгэл зүйн их тийм орчинд хувирч чаддаг хүн байх хэрэгтэй байдаг болов уу гэж боддог. Тэр үүднээсээ тэгээ бас сая нэг хоёулаа унтах уу гэдэг одоо нэмэх 18 кинонд тоглосон байна. Тэгээ яхаа зүгээр ер нь өөрийгөө сорж үзэл гэж үзсэн. Тэрнээс бас өөрийгөө нүцгэлэх хоббитуудад хэлсэн юм бол гараагүй те. Тэрийг бас хүмүүс ойлгох байхаа гэж бодож байгаа. Зүгээр мэрэгжлийн хүмүүс бүгд надад маш их баяр хүргэсэн. Сайхан бүтээл болсон маань их зоригтой. Мундаг үйлдэл, мундаг хөдөлгөөн хийсэн байна. Тэгээ хамгийн гол нь хизээч телевизийн одоо нүүр царай болсон ийм хүнийг бас ингээд юу нүцгэлээ таачаад ингээд дэлгэсэнд гарна гэж бол хинж бодоагүй л хэл та. Тэгээ энэ сурлагтай холбогдсон хацтай яваа. Тэгээ ингээд харж ахаар айгүй олон юм сонирхдаг, олон юмд өөрийгөө сорьдог тийм нөгөө ангид байдаг, тийм өвтчих цөөхөн байдаг штэ. Ангид 1 2 тийм маллаалагч нар байдаг. Тийм юм шиг санагдаж байна л да. Энэ бүхэнд ингээд чамд нөлөөлсөн ч гэдэг юм уу те, ментор гэж хэлдэг штэ. Зөвлөж исэн, чиглүүлж исэн, амьдралд ч одоо нэлээд том нөлөө үзүүлж исэн тийм хүн байдгүй. Миний багнаас ч бас тэгээд ер нь данган сурлаг дунд өнгөрөөг. Залуу зохион бүтээгчдийн анги гэж байдаг гэсэн. Тэр ангид бас би нэг суралцж байхдаа Монголын анхны одоо Сансар 102 гэж роботыг бас бүтээлчихлээ. 102 гэж өөрөө явдаг те яардаг. Дон гэдэг ингээд явдаг 2-5 минуттай юм дөрвөлжин толгойтой ингээд өөрөө явдаг. Сансар айгүй олон юм сонирхсан байна те. Хүүхдийн ордонд бас хүлээвэр хөгжмийн дугууланд явдаг байлаа. Тухайн үед хүүхдийн ордонд хөгжмийн хараас харагддаг 2 хүн байдаг байсан. Нэг том баас болохоор өөрөө дуурайд байдаг. Жижигхэн гар гарчсан ингээд. Тэгээ ингээд тойроод харах тэр ард нь байсан гэж. Энэ бүхэнд маань хамгийн том удаа тэр зөвлөгч болж маш олон зүйлийг маань одоо чамд юу ч тохиолдсон чи чаддаг байх хэрэгтэй гэж ингэж одоо сургаж ирсэн хүмүүс маань бол ялч өмнө аавч 2 би ч айлын том дөрөв 2 хэрэгтэй дүүтэй айлын 3 бандын том нь миний ээж бас сайхан дархан бэр тэгээд бүхэл зүйлийг надад өнөө цагийн хүртэл зөвлөж яадаг 2 хүн бол яхаа аргагүй тэр 2 хүн тэгээд аав маань хүртэл тэгдэг гэсэн би ч одоо багтаа их янз бүрийн юм их юм л дээ сахилгууд нь тий мэдээж ядчил одоо гэртээ баг хүүхдүүд оруулж ирээд коридор манай коридор ч их том яхаа жоохон хоосон л байсан юм байгаа ч тий тийм бол хүүхдүүдэд том санагдаж штэ тэгэл твх тоглоно гэртээ тэгэл твх тоглол гэд байж байгаа л ханыхаа цаасыг шинэ орсон байрныхаа ханы цаасыг ингээл гутлын хараар мөрүүлгээ хийцэн тэгэл аавдаас одуулна тэгэл гарын одоо аюуртантай 5 залуу өгдөг тэгэл ингэсэн 3-4 удаа задуулаад ингээл ер нь бол болдгоо хөвтэйсэн юм уус жоохон сахилахгүй тэгсэн чи аав одоо би чамаа дандаа л ингээд зодох юм одоо тэгэл чи дандаа л зодуулах юм энэ шигээ ингээд 10 жил анги мангийнхантаа бас цодуулаад явд юм биш үстэй. Гэл тиймгүүтээ нэг өдөр намайг аваачаад спортын дуурайнд дээр өвшөгийн дууланд бүртгүүлчихлээ. Тэгэл тэрнээс хойш ингээд сонголт хийдэг болоод кино үзэж байхдаа ингээд сууч кино үздэг энэ төр болоод цодоо хийдэг болоо урьчлаа нэг өдөр чи ингээд дараа нь бас нэг сахилгуудал аав ингээд гар хүрэх гэсэн чинь яхад маань хүн чинь нэг хаагаадахгүй ингээд бултаал. Наатаа барьж яасыг болтгийг хоёр дүгээр бариулж хүлж байгаа зодчих чинь тэр бас мань хүн бас ер нь яах шиг болтгийг. Тэгээд бас ер нь намайг ингээд юм л болгоно ингээд чи ийм байх хэвээр тэнд бэлэн байх хэвээр ийм зүйл бас ийм байх хэвээр. Тэгээд миний аав нэг удаа хэлж ирсэн. Бид гурваар маш их гэр цэвэрлүүлдэг. Тэгээд хэлжсэн миний хүүхдүүд цаг цөөн болж ямар нэгэн байдлаар хэцүү боллоо ч гэсэн миний хүүхдүүд бол айлд очиод нэг ядаад муугаар ярихад те цэвэрлэгч хийх юм бол хаач хамгийн өндөр үнээр үнэлэгдэх сайн цэвэрлэгчд болоо шүү гэж. Өнөөдөр тэгэл үнэхээр л ямиг хийвэл гэр оноо цэвэрлэв шалыг угаавалж гэдэг юм. Бид нар чинь гуруулаа шалталж байгаа л бандаажтайгаа 3 жоох юм. Нэг нь ингээл сав тавсаар ингээл арчиж бүх юма гаргана тий өдөр болгон цэвэрлэгтэй. Нөгөөд гэрт чинь юу л нээх олон тавилга байж байхгүй ш зайлал бүгдийг гаргаж байгаа л савн дунгот араас нь нэг чихтэй алчураар савнгийн найрлагад нөгөөх нь хуур алчураар гарч ирнэ гэдэг. Гоц бүх юм оруулаад тавшраа гарч ирнэ. Ингээд цэвэрлдэг нэг 3 хазан толгойтой банд байдаг гэсэн тэгэл. Тэгэл ер нь бол бид нарыг амьдралд бэлэн байхад альва зүйлд дадалтай туршлагатай байхад бүх зүйлд бэлтгэгдсэн байхад магадгүй супермен шиг байх тэр бүх одоо цаг замыг маань одоо ингэж аавч хормон л зассан. Миний аав их ухаантай багасаа зовлон үтсэн юм байдаг. Тэгээд ээжээ маань хүртэл амьдралд ургал сэтгэл хангалуун байдаг. Миний өвөө их гайхамшигтай хүн байсан. Намайг заяа чин зүг бол санаа чин үргэлж санаа чин зүг бол заяа чин үргэлж чамайг туршиж явна гэж энүүгээр намайг хүмүүжүүлсэн. Тийм учраас би хүнд муу санахын чинээ бодож явдаггүй. Үргэлж хүнд сайн санаж, үргэлж хүнд инээж хандаж, үргэлж хүнд баяр баясгалан бэлэглэж байх юм бол ядаж үүлийн өр маань хүртэл цагаан сардан байх юм даа л гэж би бодож. Өнөөдөр амьдралд альва хийж байгаа зүйлд сэтгэлээ санддаг та.
Анууштай одоо UBS-лээс хамт ажилладаг болсноос хойш бас Ануушаараа их бахархдаг. Хамт ингэж нэг байгууллагт ажиллаж байгаа да. Монголын одоо миний хувьд бол номер 1 одоо эрэгтэй хөтлөгч гэж ингэж боддог. Нэг жүжигчин хүн гэдэг бол тий олон төрлийн авьяас чадвартай байдаг. Тэгээ ялангуяа Анууш маань одоо хөтлөгч, нэвтрүүлэгч, за дуучин, за олон улсын сэтгүүлч, жүжигчин гэдэг олон төрлийн авьяас чадвартай нэг хүнд одоо баймгүй юм олон талын авьяастай. Тэгээ дээрэс нь нэмээд сая тэр одоо өшөөгөр хичээлжсэн гэж сонслоо. Зураг зурдаг байсан юм байна. Робот бүтээж исэн юм байна тий. Үнэхээр одоо энэ бас миний мэддэг байсан дээр нэмэгдээд олон талын бас авьяас нь гэж мэдэж авлаа. Тэрнээс гадна бас юм бизнесийн удирдлага, эдийн засгийн бас мэрэгчлээ. Тэгээд ер нь одоо ингээд хөтлөгчөөр болон жүжигчнээр ажиллахад ер нь сурч мэдчихсэн зөвлөд ялангуяа эдийн засгийн бизнесийн удирдлагын мэрэгжил өөртөө ч бас ямар талаасаа хэрэг болдог вэ? Компани яагаад ингээд ажилтдаг юм бэ? Чи мэрэгчлэр ингээд ажиллаж болдог юм уу гэдэг. Би чинь бүхэл бүтэн компани угаас тээ. Захирал гантлага, ажилтны гантлага. Өөрийгөө хэрхэн хаана яаж ажиллуулах вэ? Өөрийгөө хэрхэн хаана яаж борлуулах вэ? Өөрөө би ямар байх ёстой? Миний бүтээлүүд миний одоо үйлдвэрлэж гаргаж байгаа зүйлс ямар хэмжээнд байх хэвээр, ямар хэмжээнд байж, ямар хэмжээний хэрэглэгчэд намайг одоо яаж ямар үнээр худалдаж авах уу гэдэг ч юм уу тийм ээ. Энэ бүх зүйлийг би бас өөрөө мэдээж бодож л хийж байгаа шүү дээ. Тэрнээс яг л хэмжээндээ л байгаа гэвэл ямар нэг энэ хүн мэрэгжлийн талаар, энэ номын талаар одоо дууг нь сонсоогүй байсан бол магадгүй арай ондоо замаар яваад, арай ондоо замаар амжилтанд хүрэх гэж хичээх байсан бол энэ удаад бол ийм байдлаар энэ хүмүүстэй ингэж хандах хэрэгтэй юм байна. Энэ зүйл маань надад ийм амжилтыг авчрах хэрэгтэй. Энд ийм эрсдлүүд байгаа. Энэ эрсдлүүдийг хэрвээ би байсан бол ямар байдлаар яаж давж гарч чадах байсан бэ? За ингэж даах юм бол ингэж хандах юм бол ингэж гарах гарц байгаа юм байна. Тэгвэл эндээс нь ингэ гарчих юм бол дараа нь ингэх юм байна гэдэг нэг бизнесийн энгийн онлайн ухтгуунуудыг төртөл бас өөрийнхөө амьдралд хэрэгжүүлдэг ч гэдэг юм уу. Энэ мэдчил надад маш их одоо юу болсон л доо. Хичээл болсон. Үзэгчтэй нэвтрүүлэгтэй хамт байгаад баярлалаа. Өнөөдрийн зочноор UBS-ийн хөтлөгч Эрдэнийн ган толгой оролцож байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр Эрмүү мультимедиа агентлагийн захирал Хатагтай Дэлгэр Жаргал оролцож байна. Ануушаасаа бас ингэж асуумаар байна л да. UBS-ийн зохион байгуулдаг Universe Best Songs наадам яах аргагүй манай хоёр хөтлөгчтэй бас холбоотой. Universe Best Songs наадмын хөтлөгч Анууш гэж одоо сүүлээд тодтгол тэгж явдаг болсон байлээ. Тэгэхээр хөтлөгч хүн одоо ер нь хамгийн түрүүнд ямар ур чадвартай байх хэрэгтэй вэ? За тэгэхээр хөтлөгч. Ер нь бол би одоо бас UBS телевизэн дэргэдэг хөтлөгч, нэвтрүүлэгчийн сургалтын төвд багшилдаг. Тэгээд хүүхдүүддээ би ингэж хэлдэг. Чи хөтлөгч байхын тулд маш их өргөн мэдээлэлтэй, өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Мэдлэгийг маш ариун сантай байх хэрэгтэй. Америкийн Голливуудын мундаг том жүжигчид байна л да. Бид нар тэднийг шүтдэг байлаа гэхэд тэд өөрсдөө бас шүтдэг хүнтэй. Тэдний шүтэн нь бол яахан аргагүй. Америкийн одоо тэр алдарт Бродвей театрын жүжигчид байдаг те. Тэд бол үнэхээр жинхэнэ жүжигчид хаана байдаг вэ гэвэл жинхэнэ жүжигчид тайзан дээр байдаг. Тэгэхээр өнөөдөр дэлгэц гэдэг бол яг хүний авьяас, хүний одоо чадвар, чадамжийг өнөөдөр бол техникийн хөгжил гэдэг бол маш их амарчилж өгч байна л да. Тэ? Тэгэхээр өнөөдөр дэлгэцэнд бид нар эфирт крупны царай ингээд за крупны шүү гэл тэгэхэд би нэг жижигхэн яр бахтлаа уралчлаа гэдэг мэдрэмжийг үзэгчдэд хэдэн сая үзэгчдэд өгч чадчихна. Тэгвэл өнөөдөр би 3000 хүний судалтай паласын тайзан дээр тэр ярвалтыг хийгээд өнөөдөр хэдэн хүн амгаа уралж байна гэж ойлгох тийм. Тэгэхээр миний хөдөлгөөн өнгөл хөдөлгөөн илүү том байх хэрэгтэй. Тэгэхээр надаас тэр хэмжээний сэтгэлгээ гарах хэрэгтэй. Тэр хэмжээний сэтгэл надаас ундрах хэрэгтэй, урсах хэрэгтэй ч гэдэг юм. Жинхэнэ тайзан дээр жүжигчин байдгаа гэж. Тийм учраас би хүүхдүүдэд бас болдог. Дэлгэцийн хөтлөгч гэдэг бол чи өнөөдөр маш амархан тайзны хөтлөгч байна гэдэг бол жинхэнэ чиний одоо шалгуурч байдгаа. Дэлгэцийн хөтлөгч байхад бол чи хамгийн гол нь ер нь аль салбарын хөтлөгч байхад бол чи хамгийн гол нь мэдээлэлтэй байх хэрэгтэй гэж. Миний анзаарч байгаагаар сүүлийн бас хүүхдүүдэд хөтлөгч болох сонирхолтой болсон байна л да. Лизен болон бусад арга хэмжээний тэгээд суралцахаас гадна тэр хүндээс юм төрсөн цаанаас өгдмөл бас мэдрэмж авьяас чадвар гэдэг зүйл их чухал байх гэж боддог. Тэгээ мэдрэмж их чухал. Мэдрэмжийн талаар ярих юм бол одоо тэгээд хүн өөр сэтгэлийн амтан гэж ярьдаг. Тэсээ амтан гэхдээ би ер нь хүний амтан гэх хэрэг дургу. Хүн бол хүн амтан бол амтан тэр чинь хоёр өөр ертөнц. Тэгэхээр сэтгэлийн лимшүүдээ тэгээд хамгийн гол нь чи
хөтлж байгаа зүйлдээ хэр зэрэг сэтгэлээсээ хандж байгаа чинь тэгээд чиний мэдрэмжээр л илэрхийлэгдэнэ. Өнөөдөр чи зүгээр л энийг нэг аргалаад хөтлөө дуусгачаал гэж бодож байгаа бол чамд тэр хүмүүсийн атмосфер, тэр хүмүүсийн уур амьсгал, тэнд одоо чамаас хүсэж байгаа тэр зүйл огтхон ч хамаагүй чи Какробчийг уншаал ингээл яваал ингээл дуусгана. Өнөөдөр тайзан дээр одоо Сарантай Монгол Улсын гавьч чинь Сарантай гарч чаддуулаа. Гарч ирээд дуулангуудаа нэг имээд одоо жишээлбэл те ингээ сайхан хайрын сайхан үгээ хэлээд яг ижишин сайхан хүн гэдэг. Олон хүн хараад тэнд баярлдаг шүү дээ. Өөрт нь хэлсэн юм шиг те. Ингээд сэтгэл нь хөөрөөд баярлаа. Тэр хүний хайрлах хайр улам. Энэ бол ерөөсөө л мэдрэмжтэй л холбоотой. Чи хийж байгаа зүйлдээ хэрэг сэтгэл гаргана тэр хэмжээгээр чинь л мэдрэмж чинь тодорхойлогдно гэж байна. Мэдрэмж маш чухал шүү дээ. Одоо л яг 20 жил хөтлж байна. Дэлгэц тайз гэдэг ингээд 20 жилийн турш одоо хөтлөж чинь. Гэхдээ тэр дунд бас нэг 2-3 жилийн гадаад дотоод байсан янз бүрийн асуудал байгаа. Тэгэл 20 жилийн хугацаанд яг л одоо болох гэдэг юм шиг тийм мэдрэмж надраад байгаа байхгүй. Одоо л анууш минь чи яг хөтлөгч гэдэг энэ дүрийг үнэхээр хүнд тайлбарлаж хэлэх хэмжээнд бас хүрч явах шиг байна да. Ер нь одоо л чамд нэг туршлага гэдэг юм хоримтлагдаж эхлэх гээд байна да ч гэх юм. Иймэрхүү зүйл бол бас одоо бодогддог болчих. Тэгээд нэг хэлсэн үг байдаг штэ. Чи одоо өөрийгөө одоо л би боллоо да гэж бодсон тэр цөмгчөөс эхлэн мөхөлч нь хэлдэг гэж. Тэгэхээр би одоо тийм хурдан мөхмөөргүй байгаа учраас болох гээд байна уу даа л гэж бодож байна. Олон жилийн турш бодоорой гэх. Даанш их юу юм чинь их сониуч хүн юм чинь яг одоо хөтлөгчөөс арай өөр продюсер ч юм уу, найруулагч ч юм уу арай өөр чиглэл рүү нэтер орё гэд тийм бодлоо. Тий, ер нь бол мэдээж одоо ингээд насаараа би хөтлөгч хийхгүй тодорхой шүү дээ. Тэгээд хайх боломжтой гоё салбар шүү дээ. Тэгэхээр зүгээр одоо би бас бодож байгаа яг тийм хэлж байгаа шиг яг ер нь бол нэг тийм agency маягийн хийвэл бас их зүгээр юм болов уу гэсэн юм бодолтой. Урлагийн одоо яг жинхэнэ одоо продюсерийн ажлыг урлагт бас өнөөдөр ямар байх ёстой, ямар байх ёсгүй гэдэг тодорхой нэг том юм босгон байт юм уу гэсэн юм бодолтой байгаа. Тэгээ одоо бас ер нь эрхчлээс дахиад оюутны ширээнд нэг 4 жил суух шаардлагатай болсон. За тэгээд сонсоогүй сонирн байна. Тэгээд нэг тэр 4 жилийг амжилттай дуусгах юм бол тэгтээ гадаад явах бол би мартагдчихна. Би бол Анушиг одоо насан туршдаа хөтлөгч хийгээд энэ хөтлөгч гэдэг мэргэжлээ одоо бусдад энэ сайн сайхнаар нь харуулж яваасаа гэж бол яг одоо фэнийхэн зүгээс хүсэж байгаа байхгүй. Тий. Хөтлөгчийнхээ карьерийг битгий орхиосаа гэж бодож байгаа. Найзынхаа яг энэ ярьж байгаад маш их урам одоо авч яана л да. Тэгээд түрүүн бас бид нэр ярьслаа эхлэхээс өмнө ярьж байсан. Ингээд ямар нэгэн байдлаар ингээд хүмүүс хүнийг маш их шүүмжилдэг болж байгаа гэдэг. Тэгэхэд одоо бас түрүүн одоо нэг уран бүтээлчийг ярьжлаа шүү дээ. Тэгэхээр тэр хүн бол үнэхээр уран бүтээл шүүмжлэлийг бол хүлээж авнаа. Уран бүтээлийн биш янз бүрийн шүүмжил бас ингээд маш их ордог. Энд бол сэтгэл эмзэглэж байна гэж ярьсан байлээ. Үүнтэй бас агаар нэг нь л байгаа. Тэгээд ер нь хүнийг шүүмжлэх үл их амархан урмын хугалахаар ууцыг нь хугал гэж ярьдаг. Тэгэхээр ер нь бол мэрэгжлийн одоо шүүмжлүүдийг бол хэнээс ч авахд биелэн хийдэг ч гэсэн хүний зүгээр амны зугаа амны бай болж амьдрна гэдэг бол өнөөдөр бас уран бүтээл хийхэд сэтгэлээр одоо дүүрэн явахд тэнгэр явахд хэцүү байдаг. Тэгээд олон одоо зүйлийг л бас хэлж ярмаар байна л да. Тэгээд яг үннийг хэлэхэд хүн ингээд магтахад одоо магтаалыг нь дааж явах хамгийн одоо хэцүү байдаг. Тэрнээс хүнд магтуулах бас сайхан штэ. Тэгэхээр магтаал дунд чинь маш том хариуцлага чамд байгаа шүү гэдэг л үг үргэлж намайг дагаж явдаг л да. Тэгээд би бас энэ мэрэгжлийн одоо үр дүн нь чум юу байх юм? Энэ мэрэгжил өөрөө хүнд бас яг мэрэгжил хэмээн хүн одоо үнэлэгдэх тэр цаг мөч хаа байх юм? Энэ бүх зүйлийг л үзмээр санагддаг л да. Багш гэдэг одоо ганц толгой багшаа, Анууш агшаа гэдэг одоо манай EBS-тэй хурцна манай EBS-ийн сургалтын төвийн хүүхдүүд ингээд гүйлддэг байсан. Тэгээд багш болохоор ер нь ямар одоо сэтгэл төрдөг юм бэ? Одоо энэ сайхан мэрэгжлийн үүрэг хариуцлага нь тэгээд ер нь баг сурах бичиггүй хичээлийг зааж байгаа юм штэ. Хөтлөх ур чадрын багш гэдэг багш болсоо сэтгэлээсээ хавцахгүй. Багш гэдэг бол үнэхээр сайхан мэрэгжил. Тэгээд ээж болж ижил ээжийг ойлголоо гэж ихтэйчүүд ярьдаг штэ. Тэр шиг зүгээр сайхан үнэхээр сайхан мэрэгжил хүнд
өөрийнхөө мэдсэн, сурсан, чаддаг гэж боддог зүйлээ хуваалцаж байгаадаа би их аз жаргалтай байдаг. Яагаад гэхээр зэрэг хүнд юу ч хэлж чадахгүй, юу ч ярьж чадахгүй энэ хорвоос яваад өгнө гэдэг бол хамгийн аимшигтай бөгөөд хамгийн төсөөлшгүй, хамгийн харамсалтай зүйл гэж би боддог. Яг мэрэгжлийн багш чинь хэм бэ? Түрүүн бол аав ээжээгээ гэж дурдчихсан. Тэг яг одоо хөтлөгч мэрэгжлийн багш гэх юм бол би одоо ерөн зүгээр яхаа хүүхдийн ордонд бас анх тайзан дээр гарч би ир хүн гэдэг арга хэмжээ хөтлөж эхэлж исэн. Тэр үед бол миний намайг анх тайзан дээр гаргахад одоо хөтлөхөд зааж сургаж исэн бол манай хүүхдийн ордны кино драмын дугуулангийн багш Саранхуу багш маань байгаа. Би бас Монгол улсын соёлын аяс тэлтэн яруу нарагч нэр зэтгүүлж Гүр Базар гэдэг хүнийг бол дурдахгүй л үнэхээр болохгүй. Тэр хүнтэй хамтдаа их олон үчиг үг булаацалтж өнгөрөөж байсан маань одоо эзэж надад мартагдахгүй. Тэр хүний тэр одоо үгийн баялагийг, тэр хүний тэр үгэнд хандж байгаа тэр хайрыг би бол үнэхээр тэр хүнээс л сурсан. Тийм учраас үг гэдэг бол биднэрт өнөөдөр цаанаасаа бурхан заяагаад өгсөн үнэгүй юм шиг цацах ёстой тийм зүйл бол эзэж биш. Хамгийн их ярьдаг хүн хамгийн их төгшөрдөг гэж ярьдаг шүү дээ. Тэр бол үнэхээр бодит судалгаа. Гэхдээ үнэхээр чи би бол тэгдэг өөрөө чи их ярьдаг шүү дээ анууш. Яа тийм. Би өөрийнхөө яриа хүнд зарч чаддаг юм чинь гэдэг. Ингээд би өөртөө бас их ярьдаг. Тэгэхээр тэр өөрийнхөө юмд бид нар энэ номондоо би энэ миний ном гэж хайртай байдаг шиг хүүхдтэй энэ миний хүүхд гэдэг шиг чамаас төрсэн одоо тэр шүлгийг найрагч нар яаж хайрладгийг чи мэддэг л байх л та. Тэ? Тэгэхээр өөрийнхөө сэтгэлээс ундран гарсан тэр шүлгэндээ тэр хүн ямар их харан байгаа тэр сэтгэл. Тэр үгээ хүртэл яаж хайрлаж уншиж байгаа тэр сэтгэл надад маш том сургууль болсон. Тийм учраас би хамгийн түрүүнд бид нар бүгдээрээ чаддаг тийм бид нар бол үгийг хэлж чадах үзэгчд бүгдээрээ би чаддаг учраас би ярьж байгаа үстэй гэж хэлэх байх л та. Тэгвэл өнөөдөр бид нар тэр үгийг зүгээр хэлж биш ярьж хайрлаж ярьж сурах хэрэгтэй байна. Тэгжиж бид нар бидний хэлсэн үг болгон хүнд хүрэх хэрэгтэй байна л гэж ойлгосон. Тийм учраас хүрээ багш тэрэ та миний одоо хамгийн хайртай багш минь шүү. Тэгээ би таны хаа явсан газар үрж багшаа гэж дуудаж явах болно гэж. Тэгэл би тэр багшаа барилдахтаа болсон. За баярлалаа. Тэгээд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бүх багш нартай багш нарын баярын мэндийг зочныхоо зүгээс, зочин хөтлөгчийнхөө зүгээс, өөрийнхөө зүгээс, нэвтрүүлгийн хамт олонны зүгээс дэвшүүлж байна. Тэгээ Монголын бүх багш нартай, 51-р сургуулийн багш нартай, соёл урлагийн сургуулийн багш нартай, ганцхан цэцэрлэгийн багш нартай гэд хэлээд авах тий болно шүү дээ тий. За тэгээ Монгол бизнес сургуулийн багш нартай, Монголын бүх багш нартай бас дээрээс нь UB сургуулийн төвийн одоо багш инхтэй да, Дамдан багштай, их баяр ахта, лавгада, тэгээд цэцэг мада, тэгээ бүгдэнд нь багш нарын баярын мэндийг хүргэж байна. Ер нь телевизийн нэвтрүүлэг хөтлөх дуртай, эсвэл тайзан дээрх арга хэмжээг хөтлөх дуртай ер нь бүх юм амьд байвал их гоё мэдрэмжийг төрүүлдэг. Яг тэнд хүн жинхэнэ яг өөрөөрөө байж чаддаг. Тийм учраас би тайзан дээр байхдаа илүү шааргалтай байдаг. Эфирт бол гоё л доо. Тэгээд эфирт байхад ч одоо тэгээд найруулагчийнхаа эфирийн найруулагчийнхаа одоо бодож байгаа юмыг нас үзүүлчихсэн найруулагч маань бид нар бүгдээ хамтдаа нэг сайхан нэвтрүүлэг хийгээд үзэгчдэд хүргэчих юмсан ч гэдэг юм. Операторынхаа авж байгаа планд нэг аятайхан гарчих юмсан ч гэдэг юм уу те. Ингээд нэг бүх хүмүүсээ л бас боддог. Тэгээд ер нь хаанаа л аз жаргалтай байдаг. Гэхдээ тайзан дээр бол илүү яг бодтой, илүү яг уур амьсгал дунд байдаг учраас их дуртай. Би ер нь бол их олонтой байх дуртай. Надад хандж байгаа, намайг харж байгаа тэр харцуулганыг нь би уншихыг хичээдэг. Тэгэл үнэхээр их гоё байдаг шүү дээ. Ядаж UB балсан тайзан дээр миний дуунууд тоглолтыг жил болго ирж үздэг хүмүүсийг хүртэл нэг таньдаг болсон байх ч гэдэг тий. Тайзан дээр гараад сайн байцгаана уу гэлтээ дандаа таньдаг хүмүүсээр нодлон таа байсан таа ч мараа хүсэн ингэж ийгвэл хүмүүст ярьчмаар санагдаад байгаа байхгүй тий. Тэгэл тийм сайхан ингээд уур амьсгал бас тэнд байдаг учраас энэ тайзан дээр л байвал илүү гоё санагддаг. Яг холын болоо дойрын мөрөөдөл чинь юу байдаг вэ? Одоо үзэгчтэй хаваалцахад хөгжимчин болох гээд их мэрийж хичээлж байгаа. Гитар болон төгөлдрөөр хөгжмүүдийг маш их шамдан суралцж байгаа. Өөрхий анууш манаас төгөлдрөөр сурч байгаа маань яваанд нь сарын дараа гайгүй тоглодог болохоор гоё ай сонсох байхаа гэж найдал байж байгаа байна. Манай балхчаа хөгжмийн зохиолч маань хүртэл миний дуул хүслийг бас харгалзаж үзээд бас надад хоёр сайхан дуу өгсөн. Тэгээ энийг нь бас ингээд зүгээр л нэг юм дуу хэмжээнд байлгаад баймааргүй байна. Гоё клиптэй болох хэрэгтэй, дүрсжүүлэх хэрэгтэй байна. Үнэхээр дуунд дуртай, дууны урлагийг шүтэж, биширч, хайрлаж, түүгээр өөрийнхөө амьдралын магадгүй өгүүлэгдэг орон зайгаа нөхдөг тэр хүмүүст зориулж нэгэн сайхан үзэх бүтээлийг бас бий болгох юмсан гэж би бас зорддог. Намайг нөө UB-ст ажилдаг болохоор бас манай найзууд хэлдэг л дээ. Universe сонс эхлэхээр ингээд айгу хүмүүс ярих яриатай болчих юм а гэдэг байхгүй. Тэгэхээр яг монголчуудын амьдралд бас амьдралын нэг хэсэг болчихсон гэж
гэж одоо боддөг шүү дээ. Тэгээд Our Universe Best Song зэрэг ирдэг баха. Тий, баярлалаа гоё. Өстэй гоё тодорхойлтой. Тэгэхээр сайхан төсөлтөө тий тэрнийг олон хөгжүүлэх сайхан арга юм шүү дээ. Тэгээд үнэхээр яа үнэхээр их зүйлийг хийж байгаа, их зүйлийг бүтээж байгаа. Үнэхээр гайхамшигтай ард том. Тэгээ ийм ард түмнэрээ үргэлж хаа явсан газараа бахархаж явдаг, баярхаж явдаг. Үнэхээр нэг үе бодвол бид нар бол үнэхээр хэлэх ярих юмтай болчлоо шүү дээ, тий. Баярхах юмтай болчлоо шүү дээ. Монгол улс бол баялагтай болчлоо. Энэ баялагийг бол газарт орох тэр алт эрдэнэс зэсээр хэмжиж байгаа бол тэр жаахан өрөөсгөл байна. Үнэхээр хүнээр баярах нь гэдэг бол хүний эзэмшсэн мэрэгжил, хүний мэддэг чаддаг зүйлээр баярах нь гэдэг бол хамгийн том баярхал байх гэж би боддог. Дуул хур чадвар, дууны талаарх бас тэр өөрийнхөө сэтгэлийг сонирхмоор байна л да. Тэгээ ер нь бол монголчууд бүгд их дуу чартсан. Тэгээ одоо дэгийг ч гэсэн дуулах дээг бас их гоё дуулах. Мэдээж ээж нар бол өөрөөсөө дууны хамгийн том багш нар байдаг шүү дээ. Бөвөө айлж юм гэдэг бол үнэхээр хамгийн анхны дууны багш бол ээж нар байдаг. Тэгэхээр дуулдаг гэж асуух ч бас үнэхээр илүүц. Тэгээд ер нь зөвхөн дууны талаар ярих юм бол хамгийн анхны багш маань бол мэдээж ээж. Тэгээд багаас минь намайг зарим нэг нь сайн дууллаа гэж алга ташаагүй ч гэсэн өхөөрдөж алга ташсан их олон хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн урам өнөөдөр намайг нэг жаахан дууг нэг зүглүүлээд аялждаг юм уу та гэсэн бие тох шинж чанарыг надад төлхөө хөгжүүлж өгсөн болов уу гэж би боддог. Тэгээд зүгээр хилний дууг яаж одоо ингэж яах вэ гэхээр зэрэг өөрөө дуун дурлаад дууга их би ч нэг дуу гоё дуу сонсчоор тэрийг бүр 5 6 хоног тасрахгүй сонсчихно бүр ингээд бүр сэтгэлд хоногштол ингээд сонсчдаг. Тэгэл яг тэр дууныхаа тухай одоо судлана. Испани, Итали, Францаар дуулсан байвал ямар учиртай, ямар утгатай дуу юм гэдгийг нь клипнээс нэгдүгээрт хараад нэг мэдрэхийг хичээнэ. Дараа нь бас одоо тухайн дуулсан дуучных нь тухайн дууныхаа талаар ярьж байгаа бичлэгүүдийг олж үзхийг хичээнэ. Энэ мэтлэн тухайн дуунд тодорхой хэмжээгээр нэг цаг зав зарцуулна л та. Тэгжиж тэр дуугаа улам илүү дуурлаж тэр дуу магадгүй хизээ нэгэн цагт караоке дөрөв хэн нэгэнд дуулж өгөх шаардлага гарах юм бол яг тэр одоо зүйлд нь өөрийгөө бэлтгэж ингээд дуулах тэр дуу маань өөр хүнээс их гоё төрж гардаг гэж боддог. Тэгэхээр тийм зүйлийг л бас нэг жоохон цаг зав зарцуулдаг юм л да. Тэгээд дууны маань дараагийн бас нэг сайхан зүйл бол би соёл урлагийн их сургуульд байхдаа Монгол Улсын гавьяач жүжигчин агсан банд багш одоо банд багш маань надад дуурлах урал чадварын талаар надад хичээл заажсан. Миний хоолойны тавилт бүх зүйлийг мөн бас надад ууршилж өгчээсэн. Одоо хошин жоогийн маск продакшны жүжигчин Баяр Магнавитээр яг банд багш. Одоо банд багш дээр хоёлаа хичээлжсэн. Тэгээд банд багшийнхаа цаасан сургасан олон зүйлийг бас өнөөдөр дуулах энэхүү техниктэй бас ашигладаг. Тэгээд ер нь бол магадгүй зүгээр нэг зарим нэг залуучууд маань дуулах юм мэрэгчлэн зөвлөгөө авъя гэхэд бол бас одоо өөрөө нэг 4 жил хүүхдүүдтэй ажиллаад манай нөгөө 3 шүүгчийн маань те юу ярьж байгаа ээж байгааг бүгдийг бас нэг сонсоод заримтаа сэтгэл нийлээ заримтаа нөгөө хүүхдийнхаа талд орж ямар мэрэгжлийн биш ч гэдэг юм ингээд өмөөрөх бас тийм хандлага байна. Тэгэл ер нь ингэсээр байгаад манай Долгио ах маань бол ёо дэлхийн pop rock ямар том энциклопеди тэнд тавьж байна юм те. Үнэхээр бүр наа дууны чинь учир нь бол гэж яагаад л ярина те. Наа дуучин чинь нэ шүү дээ тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр тэгсэн шүү дээ чи мэдхгүй гэл ингээд ямар том нэвтрхий тал тэнд байна те. Энэ бичлэг ингээд энэ бүгдээс ингээд харж байхад өнөөдрөөс тодорхой хэмжээгээр бас нэг хүнд нэг дуулах ур чадварын талаар зөвлөгөө өгч хэмжээнд очиж байгаагаа бас ингээд мэдэрч байгаа л да. За Анууштай баярлалаа. Тэгээд нэвтрүүлэг маань ажил амжилтын яриа гэдэг нэртэй одоо бүгдээрээ ажлын талаар нэлээд ярилцлаа. Амжилтын талаарх Анууш ах зочныхоо үзэл бодлыг бас сонсох хүсэж байна. Ер нь амжилттай хүн гэж ямар хүн байдаг юм болоо? Амжилт гэж ер нь ямар тодорхойлт авах вэ Ануушийн хувьд? Амжилт их олон янзлаад байх л та жижиг том жижиг зүгээр тухайн зүйлд зарцуулж байгаа цаг хугацаа зарцуулж байгаа сэтгэл бүх юм нь одоо ямар нэгэн зүйл тухайн хийсэн зүйлийнхаа эцэстэн тулахаар тэр амжилттай босно амжилтгүй босно гэдэг зүйл нь яригдах байх л та үнэлэгдэх байх гэж би бодож байна. Тэгвэл одоо яг салбараасаа ч юм хамгийн амжилттай явж байгаа хүнийг нэрлэж гэвэл Монголын телевизийн одоо салбарт хамгийн амжилттай яваа хамгийн үлгэр дуурайл болох хүн гэх юм бол би UBS-ийн захирал болгоч захирлыг бол хэлнэ. Тэгээд үнэхээр яагаад тэгтэр эцэрэг энэ олон телевизийн олон одоо 30 хэдэн телевиз 40 хэдэн сууг байна шүү дээ. Тэгэхээр энэ бүхэнд бол яг өөрөө мэрэгжлийн телевизийн найруулагч хүн. Дээрээс нь урлагаар өөрийгөө бүр өвч ингээд
хүмүүжүүлж гисэн урлагийн хүн. Тэр үүднээсээ одоо нөгөө нэг ажилчтаасаа шаарддаг юм нь болохоор бүтээл шаардаад байдаг тийм. Энэ хүн л ер нь бол яг амжилтын эзэн болж байгаа. Амжилтыг атгацсан гэж бол би хэлэхгүй. Яагаад гэвэл энэ хүнд цаашдаа хийж бүтээх маш олон зүйл байгаа учраас амжилт болгоныг өөрөөсөө төрүүлж өөрийнхөө араас дагуулж байгаа хүн бол яхан аргагүй би захирлаа гэж хэлнэ дээ. За зөвхөн дэлхийсийн салбар гэхгүй те. За магадгүй дэлхийн алдартай хөтлөгчд мөн жүжигчд эсвэл бүр одоо өөр салбарын хүмүүсээс ирнэ гэж үлгэр дуурайл алхахдаг ямар хүн байдаг вэ? Ер нь яг үлгэр дуурайл тийм үлгэр дуурайл болох гэдэг юм уу. Тэгээд би бол мэдээж хөтлөж байгаа хүмүүсийн одоо их л олон зүйлийг нь өөртөө шингээхийг хичээдэг л дээ. За гүр газар багш Хямбас сайхан өөрийнхөө бичсэн олон сайхан үгсийн хэлхийг үзэгчдэд бас уншаад өгч чаддаг баймаар байна. Одоо Сосор Ормгавьяач шиг сайхан дуулцдаг, дуусан дээрээ дууныхаа түүхийг сайхан ярьж өгöd үзэгч түмнээ хөглөжчихдэг, хөгсөн дээрээ хөтлөөд явчихдаг тийм сайхан хүн бас баймаар байна. Тэгээ бас дээрээс нь одоо олон сайхан түүх ярьж, олон сайхан хүмүүсийн амьдралын амжилтын түүхийг өөртөө хадгалж, өнөөдөр тэр хүмүүсийн одоо тэр олон сайхан баялаг яриагаар үзэгчдийг бас өгүүлдэг Батбаяр ах шиг, Явуулга ах шиг энэ. Гэл ийм олон тийм сайхан хүн болгон өөр өөр ингэсэн өвөрмөц онцлогтой байдаг. Ануушийн онцлог юу вэ гэдгийг өөрөөсөө асуудаг хэрнээ олж чадаагүй. Бүгдийг нь л өөртөө шингээх хэл хичээж зорж ингэж байдаг. Тэртээ тэргүй дэлхийн шилдэгүүдийг ярих юм бол одоо манай нөгөө хий байдаг шүү дээ. Одоо тэр багш маань байна, энэ багш маань байна гэдэг нэг хошин шог байдаг шиг тийм. Тэр шиг нөгөө Алтан шагагийн нэг хошин шог байдаг шиг. Одоо тэгээ Larry King багш маань байна, Oprah Winfrey багш маань байна гэдэг шиг юм болоод бас болох л ахал та. Гэхдээ зүгээр олон хүмүүсээс сайныг нь лавж өөртөө шингээж, өөртөө тусгаж, өөрийнхөө амьдралд амжилтынхаа үндэс болгож бас хэрэгжүүлэхээр л зорддог. Амжилттай явах хүн гэдэг бол өөрөө харахад л мэдэгддэг. Амжилттай явах хүн бол харахад л амтшгүй байдаг. Яг сэтгэл судлал гэж ярьсан дээр бас яг Ануушийнхаа бас мөр зэрэгцэж ажилдаг мэрэгжил нэг түнэснээс асуусан. Тэгэд Ануушаа одоо яг одоо хөтлөгч талаас нь онцлог ялгар бусдаас ялгарх одоо онцлог нь юу гэдэг юм бэ гэд асуусан. Нэг тэр хүний нэдэр бол Анууш шиг маш их тийм гярхай ажигч гэж хэлжсэн. Тэгээд жүжигчин хүн өөрөөс хөтлөгч хүн гэдэг бол ер нь яг хүмүүсийг судалж яадаг бас ийм онцлогтой байдаг байх л та. Тэгээд энэ дээр бас тийм их гярхай ажигч гэж хэлжсэн. Тийм. Соёл урлагийн сургуульд яг жүжигчин болоод бид нар ингэж байж хахад бид нар манай Лазарон багш маань биднийг аваад бас зайсан толгорох гүйдэг байсан. Бид нар ч ингэж хэдийн нөгөө сойсын оюутнууд ч хэлээ гэсэн бид нар ч бас гүүн. Манай анх ингээл гүгэл байж хад манай багш тэгтэн бид чинь амьсгаатцсан ядарсан юу юм ажиглахтаа мант ингээл гүйж яхад Лазарон багш маань за нэг жоохон зогсоод амьсгаагаа дараадах яа гэл. Тэгэл зогсоод амьсгаагаа дараал байж. Сая замд хэдийн ямаа өнгөрсөн бай тэр бургасан дотор байсан гэл. Юу тэр ямаа тоолох мантай чи амьсгаад өгөхгүй би ямар одоо хоорондоо бас нөгөө яриад байгаа ш тэр чинь бид нар ямар спорт сургуулийн оюутнууд штэ ямар ядах. Ингэж биднийг махлах ямар хэрэг байдаг вэ? Ёстой навш гэж гээл нөгөө багш чинь хараагаал ингээл явж исэн улсууч юу ямаа тоолохтаа мантай. Тэгээд нэгсэн за тоолоогүй юу. За тоолж амжаагүй яах вэ? За сайхан амьсгаа дараа амьсгалын дасаа тэгээ за буцаагүй цаашаагүй гээл цаашаагүйгээл ингэжсэн. За сая бид нар ингээ зайсан толхон гүрийг гарлаа. Зайсан толхон гүр нэг талаа хэдэн ширхэг үлзий хээтэй байсан гэж юу яриад байгаа юм бэ? Хайш ямар ядаргаатай гээд бид нар гэсэн зарим нэг маань бас анзаарсан байгаад байгаа байхгүй тий. Зарим болохоор тэр үлзий хээгийг нь биш тэр нөгөө багнуудыг нь тоолцсон байх жишээ тий. Хүн ингээд нөгөө анзаарах хэрэгтэй юм болгонд анзаарах таа байх хэрэгтэй гэдэг зүйлийг багш маань тохой суулгаж өгч байсан байл та. Бид нар хизээч анзаарч харахгүй юм хүртэл хүний амьдралд ямар том шалтгаан болж болдгийм бэ гэдгийг хүртэл тэндээс анзаараад сонсоод бодоол яваад идэх болчихж байгаа юм л та. Тэгэл энэ маань өөрөө тухайн хүнийг ажигл хамгийн гол нь ажиглаад чи тэр хүнд ямар зүйлээр урам хайрлаж чадах вэ? Ямар үгээр чи тэр хүнийг тэр бодлоос нь ангижруулж чадах вэ? Ямар үгээр чи тэр хүнийг тэр боддог зүйлээс нь салгаж чадах вэ гэдгийг л одоо бас бодож олох их чухал юм шиг надад санагдсан. Одоо ингээм амжилтын шатаар алхаж гин гэж бодё те. Нэг зорилгынхаа төлөө явж гин. Одоо жүжигчнийхаа шатаар хөтлөгчийнхаа замаар ер нь ингээл аль замаас нь ухарч буцмаар ингээд шантармаар ер нь тийм үе тохиолдчихсон уу? Тэрийг ер нь яаж давчсан? Үнэхээр яг тийм зүйл бол тохиолдсон юм лээ. Тэгээд тохиолдол одоо мэдээж тийм зүйл чинь ерөөсө тохиолдох шалтгаан маань болохоор нөгөө л хүмүүстэй л холбоотой шүү дээ. Ил дээр хилээд шүүмжлэл чи одоо нэр энэ минь тийм гэл. Тэгэл эн чинь ингэчээд тэр чинь тэгчээд систем юм шүү. Тэ урам хугалаад. Тэ урам хугалаад. Тэ урам хугалаад бүр болио гэж бодож байсан. Гэтэ тэргүй н олон залуучууд удахгүй гараад байна.
Тэд нар бүгдээр ингээл хөтлөл ингээд явж хаад миний хэрэг гэж юу байгаа. Ингэж хэлдвэрээ доромжлол заяа ичим нь хүртэл хэлжсэн хүн гэдэг бол хүнийг өнөөдөр үгээр тийм ээ амьлуулж болдог үгээр бас өхүүлж болдог гэж. Тэгвэл өнөөдөр намайг үгээр байх болгочлоо ш намайг өхүүлчлээ тийм. Тэгвэл өнөөдөр би энд ингэж явах ямар хэрэг баг. Хүсэн бас яваад зайлаад. Тэгэл унт холгондоо л ингээл маш их зүйлийг бодоол ингээд байждаг. Тэгээд бодож явахдаа ингээд дутхгүй хөрөнгөтэй болчиход өөрөө ингээд нэг юм продакшн телевиз ч гэх юм хийгээд тэгээд өөрөө тэрийг ингээд ажиллуулад өөрөө аваад. За болно нууш. Хамаагүй чи ингээд хөрөнгөтэй болоод найз нөхдөдөө сайхан юм гээд их мөнгөний эзэн болоод их хөрөнгөний эзэн боллоо. Тэгээд чи хүссэн зүйлээ хийх бол чи тэр үед чи ямар байх вэ? За ямар байхаа бодлоо. Яг энэ шигэ байна гэж үлээжэж байхгүй. За нэг бизнесийн маань амжилт нэг 15 жилээр одоо тогтгол дээ тийм ээ. За бодлоо. Таргалцсан байна би. Тийм ээ. Гидс суусан байна. За тэгээд эхнэр хүүхдтэй болж болоод амьдэрсэн ч юм уу ер нь нэг тийм нэг аавын нам бол яхан аргагүй суучиж. За тэгээд чи телевизээ байгуулад юу хийх вэ? Чи одоо байгаа шиг энэ жаргалыг, одоо байгаа шиг энэ мэдрэмжийг чи тайзан дээр байхдаа хүртэл чи ямар мэдрэмж авдаг, чи ямар их баяр баясгалантай байдаг, чи ямар шин сэтгэлээс энерги чаддаг. Хүн болгон чамд хэлдэг. Тэгэхэд чи өнөөдөр мянган хүний хэлсэн тэр их сайхан урмыг 2 хүний хэлсэн энэ хүү хогийн үгээр чи устгаж өгөө болгож өөрийнхөө амьдралаас хийсэх юм уу? Чи өнөөдөр ямар ч байсан зорьсон л бол зорьсондоо хүр. Зорьсон л бол энэ чиний зорилго юм бол чи өнөөдөр энэ хэмжээний зорилго энээс цааш амжилтын эзэн болох гэж чи соёл урлагийн их сургуульд сурах уу эсвэл Ивановын эдийн засгийн дээд сургуулийн урилгыг хоёр над ирсэн мэт Ивановын одоо Орсын улбаны ус Ивановын эдийн засгийн дээд сургуулийн урилга над ирсэн мэт. Тэгэхэд би тэр урилгыг үгүй би эдийн засгч болохгүй. Тэгээд би соёл урлагийн сургуульд конкурс өгч 3-4 хоног би тэнд конкурс өгч тэг бүр ингээд нэлээд их ачаал яаж иж тэнцэжсэн. Соёл урлагийн их сургуульд хүүхдийн ордонд кино драмын дугуйланд сурч исэн, урд нь ном заалгаж исэн хүмүүсийг авахгүй гэдэг байсан. Хэцүү байсан. Тэгэхэд яаж үнэхээр зорж хичээж зориг болж орчоод өнөөдөр чи энэ бүхнийг эргээд чи боддог. Энэ бүхэн чиний өнөөдөр ингээд л буцаад яваад өгөх зүйлийг чинь эхлэн байсан юм. Магадгүй чи өнөөдөр энэ амжилтанд хүрсний дараа чамайг ингээд л хэлдвэр хэлж исэн хүмүүс хаана байх вэ? Ингээл бодоол ингээд гисэн. Үгүй ээ тэр өнөөдөр бүх Монголын ард түмэн намайг үзээд тэр цагт л би зогссон. Эзэж тийм ирэхгүй би мэдж байгаа учраас би хаанч зогсох хэрэггүй юм байна. Би цаашаа явах ёстой юм байна. Ингэж л бодсон. Тэгэл одоо явж байна. Улам өөрийгөө хөгжүүлж байна. Өшөө илүү сурж байна. Тэгэл одоо ямар ч байсан нэг 6 жил сурах шаардлагатай байна. За тэрний дараа бол юу болохыг бас харъя л гэж бодож байна. 6 жил сурахдаа номын ширээний ард зүгээр суугаад байхгүй. Стуулмаар байна. Хэн нэгэн дуучин хүүхдийг дуучин болгомоор байна. Бас дээрээс нь гой ном бичмээр байна. Тэ? Гой шүлэг бичмээр байна. Гой кино зохиол бичмээр байна. Хүмүүстэй зөвлөмөр нь ярмаар байна. Өөрийгөө айл шатанда хөгжүүлмээр байна. Хөтлөгч байхтай хөтлөгч болоход одоо яг тэр мэрэгчлээс тэр ажлыг хийсэнс одоо авдаг. Одоо таашаал яг юу гэдэг вэ одоо? Үнэхээр би ингээд болийг л зах бодоход болж чадахгүй. Тэр нь арай юу? Ерөөсөө ингээд одоо яг л одоо ийм юм л да хэлэхэд би ганцаар унтчих чаддаггүй. Тэ. Ингээд л ганцаар унтахаар хэцүү байдаг. Тэгээд одоо өдөө хүртэл ганцаар л унтчлаа гал да. Тэгээд дэртэг унтдаг. Дэртэг унтдаг гэхэрс буруу юм бити болчихсон. Тэр дээрээ ингээд тэрж унтдаг юм. Гэртээ хэдий ганцаараа байдаг ч хэлээ гэсэн. Гэртээ нэгэнт ганцаараа байх юм чинь ингээд гэртээ байх дурггүй. Ажил дээр байх дуртай. Ажлынхантайгаа ингээд байжгаад дараа нь би бас гольфор хичээлдэг. Тэгээ гольфын маань бас найзууд байна. Найзуудтайгаа тоглоно. Бас их олон найзууд байл та. Гольф тоглодог найзууд маань байна. Бильярд тоглодог нэг бас нэг бүлэг найзууд маань байна. Снукер бильярд тоглодог. Боулинг тоглодог бас нэг хэсэг найзууд маань байна. Ингээд зүгээр амралт чөлөөцсөй гарвал өнгөрүүлэх тийм өөрийнхөө стрессийг тайлах. Тийм ингээд найз төгт. Ингээд би хаа газар олуулаад байх дуртай. Олон хүнтэй л байх дуртай. Тэгээд UB Palace-д би хайртай. Яг тэр эцрэг UB Palace хэдий дээр нь
онгорхоо сийгдэг хүүтэн чихлээ гэсэн би тэнд л сэтгэлээрээ би тэнд л жаргалтай байж чаддаг. UB Palace магадгүй өөр том одоо соёлын төвөргөж гэдэг тийм том тайзнуудад би үнэхээр хайртай. Яг гэвэл тэнд намайг үнэхээр 30000 хүн 30000 хүн төв цэнгэлдэхтэн тэр те 30000 хүн 30000 хүн одоо 2500 хүн 2000 хүн зөвхөн намайг сонсох те би тэд нартай хамт байна гэдгийг мэдэрч чадах тэр том том орон зайнуудад би их хайртай байдаг. Миний ер нь багын л мөрөөдөл би их олуулаа л байх туфтаа. Би ганцаараа байхыг үзээд би ганцаардлаас үнэхээр айдаг. Ганцаардлыг би үнэхээр төвч чадахгүй. Тэгтээ би ганцаардлаа гэдээ амиа хорлохгүй. Би үргэлж хүн хаана байна, хайр хаана байна би тэнд л байхыг хүсдэг. Тийм учраас өнөөдөр намайг олонтой байлгаж чадж байгаа. Яг өнөөдөр намайг хамгийн олон хүн сонсгуулж чадж байгаа. Хамгийн олон хүнд хайраа илэрхийлэх тэрхүү боломжийг олгож байгаа. Яг л ганцхан сувгал энэ юм шиг надад санагддаг. Би офисын ажил хийх юм бол 7 хүнтэй нэг өрөөнд суун. Магадгүй би амжилттай ажиллах нь тодорхой. Тэгэхээр намайг дараах зэрэг нь одоо дэвшүүлээд захирал болгох чинь. Тэгээ би өрөөндөө ганцаараа өөдөндөө нарийн бичгтэй баймааргүй шүү дээ. Тийм үст. Их олон хүнтэй л баймаар байна би. Тийм учраас энэ боломжийг минь олгож өгч байгаа. Их олон хүмүүстээ баярлалаа гэж хэлдэг. Би хүний хайраар дутнах. Би хүний хайраар л дутнахаас би хөрөнгө чинээгээр хийж дутнах гэж байхгүй. Маш олон талын авьяастай, олон талын мэрэгчлэлтэй ийм хүн. Тэгэд олон зүйл хийж үтсэн мэдэж байгаа те. Гэхдээ өөртөө би ерөөсөө энэ замаар явж болохгүй юм байна. Энийг хийж чадахгүй юм байна. Миний явах зам биш гэж тэгж харсан тийм мэрэгжил юм уу тийм тал байдгүй. Хийж үзчихсэн зүйлүүдээс. Яг өөрийгөө олохтой холбоотойгоор би ингэж боддгийг хүн ерөөсөө өөрийнхөө ухамсарын маш их жижигхэн хувьд нь амьдардаг. Өөрийнхөө хийж чадах хүтэнжүүлэлтээ хүний потенциал гэж байна шүү дээ тийм ээ. Тэрнийхэн ерөөсөө 10 хүрэхгүй хувийг нь ашигладаг гэж ингээл ярьдаг. Энтэй би бол санал нэг байдаг. Хүн өөрөө л тэр зүйлээ судлаж, тэр зүйлээ мэдэрч, тэр зүйлийнхээ үнэн мөн чанарыг ойлгож, тэр зүйлдээ дурлаж, тэр зүйлээ сэтгэлээсээ хандаж чадах юм бол тэр зүйлдээ ямар ч одоо саад бэрхшээлгүйгээр амжилтыг бүтээхийг ойрхон байдаг. Саад бэрхшээлийг хүн өөрөө бий болгодог. Ер нь бүхэл зүйлийн амжилтыг эзэн бол хүн бүхэл зүйлийн бас одоо дайсан, хүн өөрөө өөрийнхөө дайсан байдаг гэж ярьдаг. Тэгэхээр би бас түрүү хэлсэн би одоо бяцлагдаг болсон гэж тийм. Тэгэхээр чандаа салах бяцлагдаг бяцлагаар би одоо 2 сар бяцлагж байна. Өшөө цаашдаа ч бас яг энэ бяцлагаар бас бяцлагал байж авах. Үнэхээр миний амжилтын одоо бүх зүйлийг мань бас зааж зөвлөж өгч байгаа. Тэгэхээр би өөрийнхөө ухамсарынхаа төвшөнд бас тодорхой хэмжээгээр амжилтанд хүрэх замаа бас мэддэг болсон. Тийм учраас би энэ бяцлагаар бол цаашдаа ч гэсэн бяцлах хийж байгаа. Энэ бяцлал маань өөрөө бас надад хэлж зааж өгч байгаа л да. Тэгээд би зүгээр ямар ч мэрэгжлэр юу ч хийж чадна. Тухайн зүйлийн одоо эмчээс бустай гэнэ гэдэг. Эмчээс бустай зүгээр эмч бас бол гэвэл бас болох л да. Тэгэхээр баг сонголтын л асуудал юм биш үү? Гэхдээ нөгөө мэрэгжлэхээсээ илүү би бол тийм юмыг бол хизээч хийхгүй. Би тиймд хизээч оролцохгүй гэдэг тийм зүйл байдаг. Мэдээж хөдөлгчийн хувьд жишээлбэл би яг ийм нэвтрүүлгүүдэд л илүү оролцсон гэдэг ч юм уу. Би бас нэг өөрийнхөө ажил дээр тийм бодолтой байдаг байхгүй. Би бүх юмыг юу хийхээсээ илүү юу хийхгүй гэдгээ бүр төрүүлж хязгаарлаж авъя. Яг ийм чиглэлийн юмнууд руу хязгаарч оролцохгүй ч гэдэг юм. Би хүнд туслахыг л их хүсдэг. Хүнд туслаж тухайн хүний надад баярлсан сэтгэл намайг магадгүй үргэлж хямртаа үргэлж аз жаргалтай сайхан явахад надад миний хамгийн хэрэгтэй аминд юм хамгийн хэрэгтэй хоолн юм шиг санагддаг. Хүний чин сэтгэлээсээ баярлсан сэтгэл баярлаа гэж хэлж байгаа тэр үг яг үнэн сэтгэлээсээ хэлж байгаа баярлаа гэдэг үг зүгээр л баярлаа гэдэг үг хоёр хоорондоо ямар их ялгаатай сонсогдгийг хүмүүс анзаардаггүй. Тэрийг бол анзаарах цаг үе гэж бас байна. Тэр хүмүүс өөрсдөө анзаардаг. Анзаарсныхаа дараа ямар сони юм бэ? Яагаад ийм ялгаатай байдгийм бэ гэж хүн өөр ингэхгүй дуу алддаг. Тэрийг бол би өдөр болгон мэдэрч яадаг учраас үнэн сэтгэлээсээ хэлсэн баярлаа гэдэг үг зүгээр л үнэхээр ингэж хийсэн бүтээсэн юм нэ өстой хамгийн сайхан тэгээд бүхэл сайхан үгийг хэлхэж баярлаа гэж хэлж байгаа хоёрын хооронд асар том ялгаа асар том орон зай байдаг. Тийм учраас би хүн яг үнэн сэтгэлээсээ баярлаа гэж хэлдэг тэр зүйлийг өдөр болгон сонсохыг хүсдэг. Хүний төлөө байхыг би хичээдэг. Хүний эсрэг юм хийхийг тэр тусмаа би
хүний эсрэг байтугай амьтны эсрэгч чавх шагахаас айдаг. Хэн нэгнийг хизээж хаанч би муулахгүй. Би чадахгүй. Миний чаддаг юм шиг. Тэрэн дээрээ л авьяасгүй юм байна. Манай. Тэр үеийн хаттай байна. Тэгээд бас манай нэвтрүүлгийн уламжлалт асуулт зочиндаа тавьдаг. Хэрвээ одоо танд боломж гараад тий хин нэгэн болох боломж одоо ичээр ч хамаагүй гэж болох юм бол та ямар альбом тушаалч юм ямар хүн болоод юуг одоо хэний төлөө хийх вэ? Би яг энэ талаар бас бодож байсан. Надаас хизээ нэгэн цагт хэн нэгэн сэтгүүлч яг ийм асуулт асуух юм бол би юу гэж хариулах вэ гэдгийг надад бодчихсон. Би яг одоо хөрхөн байгаа сэтгэл хангалуун байдаг. Би хэн нэгэн болохыг үнэхээр хүсэхгүй байна. Яагаад гэвэл би хэн нэгэн болоод хэн нэгний тухай хэн нэгэн зүйлийг хийх юм бол би тэр хүн шиг амьдарч ижил тэр зүйлийг хийж чадна шүү дээ. Тийм учраас би богино хугацаанд тэр хүн болоод тийм зүйлийг хийх юм бол надад дутхгүй. Аливаа сайн зүйл ардаа ч гэсэн муу зүйлийг дагуулждаг. Аливаа муу зүйл ардаа сайн зүйлийг дагуулждаг. Аль зүйл бүхэл зүйл хоёр талтай гэж хүн болгоо ярьдаг. Хэдий ч сайн зүйлд ч сайхан чанар байдаг, муу зүйлд ч сайхан чанар байдаг. Хүн зүгээр тэр болгоныг сайхан л харах хэрэгтэй. Чи өөрөө яаж харан чамд тэгж л харагддаг. Тийм учраас муу зүйлээс ч гэсэн сайхан зүйлийг олж харж чаддаг тийм байх юм бол чи амьдралдаа хизээч уутгарлахгүй, хизээч гуниглахгүй. Чи өөртөө л аз жаргалыг биелүүлж амьдрах нөхөөс өөрөө л хэн нэгнээс аз жаргалыг хайх юм бол магадгүй олохгүй явсаар байгаад энэ насыг барах ч юм билүү те. Тийм учраас би ер нь өөртөө сэтгэл хангалуун байдаг учраас би хэн нэгэн болохыг бол хүсэхгүй байна. Би бол хангалттай хүмүүст аз жаргал биелүүлж чаддаг гэж бодож байгаа учраас аав ээжтэй бас хайртай. Миний аав ээж гэсэн надаар бахархаж байна. Миний хоёр дүү, миний хамт олон бүгд надаар бахархаж намайг бас хайрладаг учраас надад энэ мөн хангалттай гэж бодож байна. Магадгүй одоо ямар нэг зүйл бүтээхэд ч юм уу эрх мэдэл дутаад би тийм нэг одоо хотод ч гэдэг юм эсвэл устдаа ч тийм дэлхийд ч гэдэг юм те. Богдхан байсан бол энэ талаа хотоо барихгүй л гэж хэлмээр. Тийм. Утааны асуудал гэсэн шүү дээ. Тэгээд богдхан маань сайхан газар байна. Энд одоо хүрээгээ марийгээ барьсан шүү дээ. Жохон задгаа хойноосоо салхилахад нь чингэлтэй хайрхан маань хаадаггүй тийм том хайрхны өвөртөн биш. Өөр тэргүүл чавар тачгинсан хасах 40-оос хасах 40-оос нэмэх 40 зориулагдсан хүмүүс шүү дээ бид нар чинь тэргүү. Дэлхийн хаанч байхгүй цагуурын амьсгалыг, эрдэс амьсгалыг даван туулах чадвартай тийм хүмүүс. Тийм учраас хаанч барьсан байсан бид нар нэг даараад хаанч барьсан байсан бид нар нэг халууцаад байхгүй л баг. Гагцгүй энэ хөө утааны асуудал зүгээр зөвхөн надаар биш. Өнөөдөр өндгөлж байгаа, өнөөдөр мэндэлж байгаа, өнөөдөр төрж байгаа, өнөөдөр ертөнцтэй танилцж байгаа олон хүний эрүүл мэндэд шууд болон шууд бус утгаараа нөлөөлж байгаа надад жоох эмзэглэл төрүүлж байгаа. Тэг хүн гэдэг бол үнэхээр амьсгалахгүй бол хэм бэлээ те. Тэгэхээр амьсгалах агаар нь ядаж цэвэрхэн байх юм бол бид нар амьдрахтаа хүртэл тодорхой хэмжээг нэг зүйлд ч гэсэн сэтгэл хангалуун амьдрах шүү дээ. Хамгийн анх одоо амжилтыг мэдэрсэн өөртөө энэ жижиг ч гэж болно, том ч гэж болно. Өөртөө л ямарч өөрөөрөө бахархсан. За би чадчихлаа да гэд тэгж ботсон тэр яг мөч магадгүй Антошкаг дуудуулах үед ч 3 настай байхад эсвэл анхны кино байж болно, анхны нэвтрүүлэг байна. Ер нь тэгэл их гайхамшигтай тэгээд сайхан нэвтрүүлэг ийм гоё одоо байж бас яг одоо ингэ санах гэсэн чинь ер нь бол бас ховор шүү. Тэгээд ер нь би бас өнөөдрөөр амьдрэх хүн болов уу ч гэж бас бодож өөрийгөө бас бодож суулаа. Тэгээд амжилт гэдэг бол алхам тутамд тохиолддог хэдий ч би ээжтэй ер нь дандаа хайртай гэж хэлэх дуртай. Ээжээ би танд хайртай шүү, танийгаа үнсэе гэж хэлэх их дуртай. Аавдаа ч гэсэн би танд хайртай гэж хэлэх дуртай. Тэгээ ер нь яг тэр үгийг хүн болгон их хэлэх дуртай хэдэж хэлээ гэсэн. Хэлээд байдаг зав нь олддог юм уу эсвэл хэлэх чадал нь хүрдэггүй ч тийм юм бас хэлж сураагүй ч юм уу тийм бас нэлээд олон байдаг юм шиг байлээ л дээ. Намайг олон нийтийн газар явж байхдаа дэлгүүр оршонд явж байхдаа ээжтэйгээ ярьж хагаад хайртай шүү ээжээ хүүн үнсээ хүүн танд хайртай шүү ээжээ үнсээ гэд хэлэхэд хүмүүс зарим нэг нэрвэртэй тулгуудсан юм шиг над руу их огцсон мэр гэж хардаг. Тэгэхээр би тэгж хэлэх болгондоо би үргэлж ээж нь ч гэсэн хүүдээ хайртай шүү гэд инх болгонд л би амжилтыг мэдэрдэг.
Нэвтрүүлэг маань ажил амжилтын яриа, үзэгчтэй урам зориг өгөх, амжилтын түүхээ, ажлын туршлагаа хуваалцах ийм зорилготой нэвтрүүлэг. Тэгээд өнөөдрийн Анушига зочноор өрсөний үед бол би телевизийн салбарт ажиллахын хувьд хөтлөгч гэдэг мэргэжил, хөтлөгч гэдэг хүн телевизийн салбарт одоо ямар чухал үнцэнтэй байдгийг мэддэг, бас ойлгодог хүний хувьд энэ салбарт амжилттай яваа Анушига өрсөн байгаа. Тэгээд Анушийнхаа зүгээс манай үзэгчдэд хандаад, манай залуучуудад хандаад үлгэр дуурайл, урам зориг авахар тийм сайхан үг зориулж хэлээч гэж хүсэж байна. Тэгэхээр би уншдаг хүнд их дуртай. Уншснаа өөрөө ойлгодог байх юм бол бүр дуртай. Уншсан зүйл болгон хүнд хэн нэгэн мэддэг хүнээс мессеж болж очдог учраас тэр зүйлийг өөрийнхөө амьдралд хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хайж гээхийн ухаанд суралцсан тийм хүмүүст хайртай. Тийм хүмүүсийн дунд амьдрах юм бол бидний амьдрал өргөлж өөдрөг байна гэдгийг би мэдэж байдаг. Тийм учраас тийм л хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, тийм л хүмүүстэй орчинд амьдрахыг би илүүд үздэг. Тийм хүмүүс их олон байгаасаа гэж би бас хичээдэг. Хятадын алдарт гүн ухаантан Күнц хэлсэн байдаг. Мэддэг хүнийг мэрэгэн хэмээн мүй түүнийг дагах гэж. Мэддэггээ мэддгүй хүнийг унтаа хэмээн мүй түүнийг сэрээ гэж. Мэддэггүй хүнийг ном сурах хүн хэмээн мүй түүнд ном заа. Мэддэггүй хүнийг мунхаг хэмээн мүй түүнийг илжиг мэт оруулгаа гэж. Тэгэхээр өнөөдөр олон хүмүүс мэддэггүйгээ мэддэгтэй ордог байх гэж би боддог. Яагаад гэвэл би өөрөө энэ категорид нь хамаардаг хүн учраас. Би ном сурах хүн, тийм учраас надад ном заа гэж би амьдралаас гойсон. Өнөөдөр би амьдралд алхам тутамдаа суралцаж яваа. Тийм учраас олон хүмүүс мэддэг мэрэгэн байгаасаа гэсэн ийм зүйлийг хэлмээр байна. Залуу хүнд зориг байх хэрэгтэй. Зориг том байх шаардлагагүй. Зориг жижигхэн байлаа гэд зориг биш болчихгүй. Тийм учраас зорьсон зоригтой байгаа. Зоригтой хүрч чаддаг байна гэдэг бол чиний үнэхээр асар их төвчээр, асар их зоригтой байгаа гэж шинж юмшүүл гэж хэлмээр нь хүчтэй байгаарай л гэж хэлмээр. Энэ номын сандон бэлгэлд юм. Тэгээд би энэ өсөглөн тулаан гэж Hunger Game гэдэг хүмүүс ус мэдэх байх тийм. Тэгэхээр энэ хүү телевизийн одоо бүр кино болж гарсан. Тийм одоо зохиолын эзэн Susan Collins гэдэг American New York Times сонины бестселлер зохиолч юм хүн байгаа. Тэгэхээр энэ хүний өсөглөн тулааны дараагийн одоо цуврал галаар наадахсад гэдэг энэ номыг бас та бүхэнд бэлгэлэхээр авчирсан. Тэгээ би өөрөө уран зохиолын ном их сонирхдаг. Тэдгэрийн үг хэллэг, тэдгэрт одоо хэлэгдсэн, тэдгэрт дүрслэгдсэн дүрслэлүүд өөрөө их өвөрмөц байдаг учраас тийм одоо зүйлийг би бас өнөөдөр багш болсны хувьд хүүхдүүдээс нэгтгэг. Та нарын харж байгаа өнцөг чинь олон хүний харж байгаа өнцгтэй яг нэг талаас харах юм бол та нар тэрнтэй л адилхан байна. Та нар тэрний оронд арай нөгөө талд нь хараад харах юм бол чи ганцаар харж байгаа учраас чамд илүү сонирн байна, содон байна. Олон хүмүүсийн ярьсан тэр чи илүү нэг юм нэмж ярих учраас чи хүмүүсийн дэрэгдээс нь дээрээс нь харж бай. Ондоо өнцгөөс айлбал харахыг хичээж бай. Юм олон талтай байдаг учраас олон талаас нь харж, олон талаас нь сэтгэж чадах юм бол чиний одоо амьдралыг харах, амжилтыг олж харах үндэс чинь бас илүү өрмөц байх болов уу. Өөр их сонирхолтой ном нэг уншаад эхэлчих юм бол хизээс салахгүй заавал уншиж дуусгаж ээж дуустдаг тийм ном байгаа. Тийм учраас энэ номыг та нартай гартуулъя. Танаа номын за баярлалаа Ануштай. Тэгэхээр үзэгчд маань манай Анушийн хэлсэн номыг харж байгаа. Тэгээ залуучууд маань бас энэ номыг уншиж үзээсэй. Бас уран зохиолд шимтэж бас энэ үгийн бас энэ сайхан урлагаас суралцаасай. Ном гэдэг энэ гайхамшигт ертөнцөөр аялж өөрийнхөө амьдралд бас энэ номноос суралцах зүйлээ сурч мэдэж яваасай гэж хүсэж байна. Тэгээд уншигчдийнхаа, үзэгчдийнхаа дундаас нэг ном унших соёлыг бас дэлгэрүүлэх зорилготой маань нэвтрүүлэг. Тэгээд нэвтрүүлэг маань ажил амжилтын яриа буюу I номын сан маань одоо зочдынхаа бэлгэлсэн номоор улам их өргөжин баяжж байгаа. Зэгийн ном байна уу? Миний ном. Анушийг би зүгээр үзэгчийн хувьд мэднэ. Ер нь бид нартай яаж холбогдлоо Ануш бас би нэг сюрприз барих юмсан гэж бодсон байхгүй. Тэгээд яг жилийн өмнө манай Ирмэн компанийн ярилцж байгаад Космос сэтгүүл өөрөө дэлхийн олон бүх оронд хүчирхийллийн эсрэг юм аяныг зохион байгуулдаг. Тэгэхээр өнөөдөр бол бид нар мэдж байгаа бидний дунд ч гэсэн энэ гэр бүлийн хүчирхийлэл гэдэг аюул бол их бодиттой байд юм билээ. Энийн өмнө бас манай редакц нэлээд судалгаа хийсэн. Тэгээд тэнд эмэгтэйчүүдийн одоо асуудлаас гадна хүүхдүүд өөрсдөө их хөрвөлтөд хүчирхийлэлд өртөж байдаг. Тэгэхээр бид нар энэ дээр яаж одоо олон нийтийг уриалсан одоо
одоо олон нийтэд тэ жоохон хүчтэй хүрчээр гоё мессеж өгөх вэ гэж бодож байгаа. Яг нийгэмд нөлөөлж болохоор гоё юм залуу эрэгтэйчүүдээр ялангуяа урлагийнхан олонний танил хүмүүсээр ингээд мессеж өгвөл яг жилийн өмнө I'm real man гэдэг юу гаргасан байгаа манай Ануш санаж байгаа те. Тэгэхээр энэний маань нэг нь Ануш маань болсон. Жинхэнэ эр хүн болсон. Тэгээ өнөөдөр ярьцлаган дээрээс ч гэсэн үнэхээр жинхэнэ эр хүн юм байна. Жинхэнэ эр хүн гэдэг бол манай монголчуудын их олон талаар нь гоё хилдэг. Гэхдээ хамгийн гол нь эмэгтэй хүний хүндэлдэг. Сая Ануш хэлж байгаа хүн сайхан юм хийх хүсдэг. Сайн зүйл хэлж яхаг урам зориг өгөх хүсдэг. Тэгэхээр энэ космо эмэгтэйчүүдийн зүгээс гээд бид нар энэ ганц тулган хэлсэн Анушийн хэлсэн үг нь бол би дэлгэцээр үзэгчдэд хүрдэгч эмэгтэй хүнд гар хүрдгвэ гэд ийм утгатай гоё мессеж өгсөн. Тэгээ энэ бол Cosmopolitan сэтгүүлийн 7000% сэтгүүл дээр хэвлэгдсэн байгаа. Хаагаа маш олон Facebook-ийн хэлэлцүүлэг шеэр явагдсан. Хүмүүс их шеэрлсэн энэ зургийг. Тэгээ тэрнээс гадна та нар их сайхан юм хийжээ, баярлалаа гэд олон эмэгтэйчүүдээс захиа ирсэн ба. Тэгээ энэ үйлсэд оролцож энэ хөрхэн туулаа бариад тэгээ эрчүүдийг одоо эмэгтэйчүүдийг болон хүүхдийн хүчирхийллийн эсрэг аянд ингэж уриалсанд маш их баярлж авдаг. Энэ зургийг би биелүүлэхээ авчирсан. Баярлалаа. За ингэ космосудаас өгч байгаа шүү. Энэ зургийг хадгалж байгаа. Энэ мэдчлэн бас олон зүйл сэтгэлээсээ хандхыг хичээдэг. Тэгээд ер нь өнөөдөр нэгэн дэлгэцээр дамжуулаад бас нэг зүйлийг хэлэхэд олон газар олон хүмүүс янз бүрийн зовлон эдлэл янз бүрийн одоо зовлонтой байдаг. Би сая бас Facebook үзэл орж ирэхэд тэнд бас нэг зовсон эмэгтэй талаар бас нэлээд бичсэн байсан. Тэгээд яаж туслаж болох вэ гэдэг тал дээр бас их боддог. Одоо мессеж явуулах хэрэгтэй бол одоо яаж нэг 50 мессеж явуулчих юмсан ч гэдэг юм. Ингээд байдаг. Тэгээд ер нь бол их олон хүмүүс байдаг. Та бүхэндээ хандаж хэлгээд нэгний маань зовлон бол зөвхөн тэр хүний зовлон биш. Бид бүхний зовлон байдаг. Яагаад гэвэл хэрвээ надад ийм амьдрал байсан бол надад ийм зовлон тохиолдсон бол гэж хүн болгоогоор бодож үзэх юм бол хизээгүй туслахад бэлэн байдаг. Тэр хүн зүгээр тэрийг бодохыг хүсдэггүй л байдаг болов уу гэж боддог. Тийм учраас хэн нэгэнд маань ямар нэгэн зовлон тохиолдоод хэрвээ миний тусалцаа шаарддаг юм бол миний хаяг юу бэс телевиз шүү би та бүхэндээ өргөж хамтдаа байх болно гэдгийг хэлмээр нь та бүхэндээ сэтгэлийн дэм миний чаддаг зүйлийн дэм хэрэг болох юм бол надтай ирж холбогдорой би өргөж та бүхэндээ нээлттэй байх болоо шүү гэдэг аз жаргалыг бүгдээрээ хамтдаа ажиллах юм бол илүү хамтдаа байх болно гэдгийг хэлмээр. Үзэгчдээ нэвтрүүлэгтээ хамт байсанд баярлалаа. Ажил амжилтын яруу нэвтрүүлгийн 7 дахь дугаар та бүхэнд хүрлээ. Нэвтрүүлгийн зочноор UBS телевизийн хөтлөгч, жүжигчин, дуучин, мөн UBS сургалтын төвийн багш, хөтлөгч Эрдэнэ ганц тулга, зочин хөтлөгчөөр Эрмүү мультимедиа агентлагийн захирал Дэлгэр Жаргалнаар оролцлоо. Тэгэхээр нэвтрүүлгийн зочин маань та бүхний сайн мэдэх үргэлж телевизийн дэлгэцээр та бүхэнтэй уулзч байдаг телевизийн хүн оролцсон их сонирхолтой байсан болов уу гэж бодож байна. Өөрөө дандаа хүмүүсээс ярилцлага авчдаг. Хөтлөгчийн байран дээр сууж идэг бол өнөөдөр бол зочны хуваар оролцсон. Удахгүй Universpace Songs наадам маань та бүхэнд хүрч эхлэж байгаа. Тэгэхээр ганц тулган буюу Ануш маань удахгүй та бүхэнд өдөр болгон телевизийнхаа дэлгэцээр уулзах байхаа. Ингээд энэ нэвтрүүлэгт хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй UBS Global суугаар дахин уулзцаая. Баяртай.